Бүгдээрээ сайн байцгаана уу? За өчигдөр өөрийнхөө пэйжийг нээгээд өнөөдөр ингээд эхний рилээ оруулъя гэж бодоод зав гаргаад одоо өөрийнхөө танилцуулга маягийн багийн хэмжээний бичлэг оруулъя. Та хэд маань энэ яг нөгөө хийх гээд байгаа өсвөр насныханд ягаад коуч хийх сэтэл санаа төрөөд байгаа вэ гэдгийг одоо миний юунаас ойлгоод ярианаас ингээд багсаах ч гэсэн ойлголт аваад ойлгоорой гэд энэ рилийг оруулж байна. За би болохоор ингээд өөрөө ингээд сүүлийн 3-4 жил сэтгэл зүйч тэгээд далд хонсрын одоо хүүхэд насныхаа одоо шарахыг яаж идэхийг хүүгээд өөрийгөө бас ингээд ер нь бол ингээд хүүхэд насны шарахтай ингээд бас нэг хүснээрээ тэгж амжилт гаргаж ингэж амьдарч чадахгүй байгаа гэдгийг анзаараад тэгээд ерөөдөө энийгээ ингээд засъя бас ингээд амжилттай амьдрал бүтээе гэдэг хүсэл эрмэлзлээс сүүлийн 4-5 жил маш их оролдлого хийж маш гайхалтай багш нарын сургалтуудад суугаад ухаарлаа аваад өөрийнхөө байгаа төвшингээ ингээд өөрчлөөд өөртөө ажиллаад ингээд өнөөдрийг хүрсэн байна. За 31 настай одоо анх ер нь бол өөрийгөө таньж мэдээ, өөрийгөө өөрчлөе гэдэг ухаарлыг ингээд өөрийгөө ер нь ямар нэг юм маань бас хангалтгүй байна, болохгүй байгаад байна гэдгээ эрэлхийлээд бас нэг 26 наснаас эхлээд одоо өөрийгөө анзаарч эхэлсэн. Тэгээд 26 настайгаасаа буюу одоос бараг 5 жилийн өмнөөс эхлээд энэ сэтгэл судлал, энэ талд хумсар, хүүхэд насны трама гэдэг зүйл рүү ороод ойлгоод суралцаад өөрийгөө засаад өнөөдөр тодорхой хэмжээнд ингээд хөрхөн юм туршлага хөндлөлцсөн. Тэгээд тодорхой хэмжээний мэдлэг чадвартай болоод одоо ингээд хөгжсөн байгаа үүднээс өөрийнхөө яг өсвөр наснд жишээлбэл би одоо 31 настай. Гэхдээ би 16-7 таатай яг юу мэдэрч өсөж ирсэн. Ямар орчинд юу мэдэрч, ямар ихтгэл үнэмшлэр ингээд амьдралаа бүтээж байсан бэ гэдгээ ингээд бодоод үзэхээр яг миний бага нас надад хэрэгцээтэй байсан. Надад хэрэгтэй тэр тусламж, дэмжлэг, зөвлөгөө, чиглүүлэг надад ямар их дутагдав вэ гэдгийг би өөртөө мэдэрсэн учраас тэдгээр чиглүүлэг, зөвлөмж, арга барилаа би мэдхгүйгээсээ болоод өнөөдрийг хүртэл ингээд 30 хүртэлх наснда ямар их 10-аад жилдээ өөрийнхөө эд ингээд өөрийнхөө хийж бүтээх 20 дахь нас эд өөрийгөө ингээд хөгжүүлэх 20-ад нас буюу одоо сүүлийн 10 жилийгээ ямар ингээд одоо ингээд арга замаа мэдхгүй ойлголт байхгүй, чиглүүлэг байхгүй ингээд байснаас болоод өөрийгөө ямар их ингээд зовоогоо вэ, мөн ямар их 10 жилээ ингээд үр дүнгүй алдаа вэ, хайрын цаг хугацаа алдсан цаг хугацаагаа ямар их алдаа вэ ч гэдэг юм уу. Өнөөдөр би ийм байдалтай байгаа байхгүй. Тэгээд яг энэ байр сууриа ингээд бодохоор одоо бидний ирээдүй болсон манай өсвөр насныхан маань одоо яг над шиг ингээд 16 одоо миний 15-6 настай байсан үе шиг минь хин нэгний тусламж, хин нэгний зөв үг, зөв дэмжсэн, тийм зөв чиглүүлэг, зөвлөгөө дутагдаад байгаа юм байна. Дутагдж байгаа юм байна гэдгийг би ерөнхийдөө олж харлаа. Тэгээд одоо ингээд бидний нийгмийн угаасаа бид нар одоо том болцсон 25-аас дээш насныхан бол нийгмийг ойлгож байгаа ямар байгаа гэдгийг мэдж байгаа. 25-аас дээш насныхан бол ингээд өөрийгөө олоод өөртөө ажиллаад тодорхой хэмжээнд амжилт гаргаж байгаа. Гэтэл яг одоо 15-6-таагаасаа эхлээд ингээд өөрийгөө олох гээд, амьдралыг олох гээд ингээд ямар ч нэг баримжаа байхгүй хин нэг нь ойрын аав ээж ах дүүс нь ингээд яг тулсан, яг өөртөө тохирсон тийм гоё чиглүүлэг, зөв арга замын зааж өгч чадахгүй байгаа юм шиг ийм орон зай надад харагдаад байгаа байхгүй юу. Тэгээд яг энэ орон зайг би өөрийнхөө 15-6 насны тэр охин дээрээ ингээд надад маш их хэрэгцээ байсан. Тийм ингээд чиглүүлэх хүн намайг ингээд арга замын зааж өгөө, зөв чиглүүлэх хүн хэрэгтэй байсан юм байна. Тэр үед гээд би өөрийгөө харсан. Яг үүнтэй ижилхэн нь одоо бидний ирээдүй болж байгаа энэ өсвөр насны хүүхдүүд маань өөрөөсөө ундарч байгаа тэр эрчим энергээ зөв зарцуулж, амьдралынхаа томьёоллыг зөв томьёолж, хэрэгтэй хүнээсээ өөрт тохирсон юм зөв чиглүүлгээ аваад яг
над шиг ингээд 10 жилээ ингээ хийд ими үр дүнгүй ингэж одоо мэдлэггүй те ямар нэгэн арга барилыг ойлгоогүйгээсээ ямар нэгэн амьдралын ухааныг ойлгоогүйгээсээ болоод ингээ 10 жилээр нь ингэж цаг хугацаагаа бити алдаасай. 15 6 тагаас эхлээд ухамсараад хэлээд амьдралыг ойлгоод цаашдаа өөрийгөө яаж ингэж зөв чиглүүлж өөрийгөө үн цэнтэй Монголдо болоод дэлхийд ингээд хэрэгтэй хүн болж төлөвшөх вэ гэдэг ухаарлаа ингээд аваад ингээд 15 6 настайгаас ингээд өөртөө ажиллаад өөрийгөө бэлдээд эхлээсэ гэдэг ийм хүслээр ийм одоо чин хүслээр одоо тэр хүүхдүүд одоо жишээлбэл миний ажиллах гад байгаа тэр одоо надтай ямар нэгэн байдлаар ингээд ярилцж байгаа ажиллаж байгаа тэр хүүхдүүд маань 15 6 тагаас надтай уулзаад ярилцаад ингээд ойлголцчих юм бол ядаж ингээд над шиг ингэж 10 жил алдахгүй өөртөө ажиллаад эхэлчихнэ. За 15 6 настайгаас өөртөө ажиллаад өөрийгөө хурцлаад ингээд гоё зөвөр ингэж өөрийгөө тодорхойлоод дайчна. Өөртөө итгэх итгэлээ өрдөөд тэ том зорилго мөрөөдөл рүүгээ яваад эхлэх юм бол ядаж 22 3 настайдаа ямар мундаг амжилтанд хүрсэн байх вэ? 25 наснда юу хийгээ бүтээсэн байх вэ? Монголын нийгэмд ямар ийм төлөвшөл сайтай ухаалаг ийм иргэн болоод гараад ирэх вэ гэдгээ олж харах тийм гайхалтай тийм үйлчлэгийг би үзүүлэх гээд байгаа юм. Тэгээд ерөнхийдөө би нэг эхлээд өчигдөр пэйжээ нэгээд өөрийнхөө постн дээр бас нэг юу байсан байгаа. Өөрийнхөө үзэл бодлоо тодорхой хэмжээнд ингээд бичсэн. Гэхдээ ерөнхийдөө тэр мэтчил нь одоо өсвөр наснаасаа ингээд коуч ментортэй болоод өөрийгөө зөв өнцгөөс нь ингээд хөгжүүлээд өөртөө ажилласан хүүхэд маань ямар ч тач нэг 24 те 25 наснда маш тийм төлөвшил сайтай том зорилго мөрөөдөлтөө өөрийгөө зөв чиглүүлж өөрийгөө зөв авч явдаг нийгэмд хэрэгтэй хүн болж ингэж бүтээгдэхүүн нийгмийн хэрэгтэй бүтээгдэхүүн болж болох тэр чадвар суурин тавигдана гэдгийг би одоо ингээд олж хараад энэ чиглэлээр ингээд өөрийгөө дайчлаад ажиллая гэд зорилго тавиад төлөвлөөд ингээд эхэлж байна. Тэгээд ерөнхийдөө өсвөр насны хүүхэд гэдэг бол одоо ажил хийхгүй байгаа 18 нас хүрчиж ажил хийж хөдөлмөр эрхэлж мөнгө төрөхтэй золгоно. Нэгдүгээрт ингээд санхүүгийн аав ээжээсээ хараад тий санхүүгийн чадамж сул. Би одоо 25 6 та 30 та залуу том болсон хүмүүсийг бодвол хүүхэд учраас нэгдүгээрт ингээд санхүү мөнгөний тал дээр аав ээжээсээ хараад байгаа. Гэдэг утгаараа би өсвөр нас гэдэг утгаараа тэдгээр хүүхдүүдтэй тийм өндөр үн хашаар бол ингэж ажиллахгүй яг өөртөө тохирсон боломжийн одоо нэг цагийн ярилцлага ч гэдэг юм боломжийн тариф тавьж өгөөд ингээд гоё өөрийг нь чиглүүлээд дэмжээ явна. Миний дотоодоос гарч байгаа хүч, миний дотоодоос гарч байгаа сэтгэл маань ингээ яаж огшиж ингэж одоо гарч ирж байгаа вэ гэхээр тэдгээр ингээ хүүхдүүдэд би сахиусан тэнгэр шиг ингээ гэрэлтэй замыг заагчлуужин болмоор байна. Ээж аав ах эгчийнх нь одоо тэр хүүхдийг ойлгож ингэж чиглүүлж өгч чадахгүй байгаа тэр мэдлэгийн би ингээд өгч ингэж ээж аав ах эгчийнх нь орон зайг би ингэж нөхөж өгье гэсэн юм сайхан сэтгэл гой гал халуун хүсэл эрмэлзэл надаас ундарч байгаа. Тэгээ тийм учраас өсвөр насны хүүхэд гэдэг утгаараа би бол тийм өндөр тарифаар бол үйлчлэхгүй боломжийг аав ээжээсээ ямар ч гэсэн нэг багасаа мөнгө аваад тэгэнгүүтээ надтай нэг 2 3 цаг ажиллахад тэр хүүхдийн сэтгэлгээ маш гоё болж төлөвшнө. Өөрчлөгдөн сэтгэлгээ хэлэх амьдралыг харах өнцөг нь өөрчлөгдөн. Хоёрдугаарт бүр ингээд эмзэг бүлэг байгаа. Гэр хорооллын ч гэдэг юм уу те бүр нэг хүчрхийлэлтэй орчинд амьдардаг ч юм уу те ингээ хүнд нөхцөлд байгаа хүүхдүүд ч гэсэн би ингээд хамаагүй эхний 2 3 ярилцлагыг ингээд үнгүй төлбөргүй ингээд ярилцаа дотрын онгоолгоод те ингээд тэр хүүхдийн итгэл үнэмшил те өөртөө итгэлгүй амьдрал аав ээжигээ те байгаа орчиндөө ингээд гундцсан тэр сэтгэл зүг нь ингээд өргөөд гоё ярилцаад сэтгэлдэн очин одоо оч бадраад итгэлтэй хүн ингээд өөртөө итгэлтэй болоод өөртөө итгээд орчлон хорвоод итгээд эхлэхээр ингээд өөрөө ирэхгүй тэр хүний сэтгэл нь ингээд босоод ирдэг байхгүй юу одоо нэг оч гялцаад гэдэг шиг тэр галыг хасаагаад сэтгэл дэх галыг хасаагаад өгөх юм зорилготой байгаа. Тэгээд одоо эхний байдлаар бол тийм хүнд орчинд хүчрхийлэлтэй ч юм уу янз бүрийн тийм сөрөг орчинд өсөж байгаа бага насны 10-аас одоо 10 настай хүүхэд жишээлбэл ингээд надтай ярилцахад бас хөрхөн юм ойлгоод авах тийм ухамсар суудсан байгаа шүү дээ ухаас суудсан.
Тэгэхээр нэг 10-аас 15 6 орчим насны хүүхдүүдэд би бүр ингээд харгалзах одоо амьдралын төвшний ч гэх юм уу ингээд харгалзаж үзэх шалтгаантай бол би бол ингээд ойлгоод эхний 2 3 удаагийн уулзалт ярьцлагыг бол өнгөө өгөөд ингээд ойлгуулаад чиглүүлээд тэр хүүхдээ ингээд гоё аваад ингээд зөв замруу чиглүүлээд өгч чадна гэж хэлэх байна. Хоёрдугаарт боломжтой төлөв мөнгөний тэ ээж аав ингээд төлөв мөнгө ихний 2 3 ярьцлагын чинь мөнгө төлбөрийг ч юм уу хийх өндөр биш бага гэдэг байгаа. Тэгсэн мөртлөө тийм боломжийн айлын хүүхдүүд байвал би бас ингээд угаасаа нэг хөлмөр эрхэлдэг том хүн биш учраас өөртөө тохирсон тийм бага хэмжээний үнэлгээгээр ингээд гоё ярьцлагуудаа ингээд хийгээд өөртөө ингээд ажиллаад явъя гэсэн бодолтой байгаа. Тийм болохоор одоо ингээд миний энэ пэйжийг ингээд яриаг маань сонсож байгаа миний ойрын хүрээлэл намайг таньдаг ахын дус найз нөхөд Facebook-ийн танилуд маань надад ингээд гоё гүүр болоод өгөөрэй. Миний энэ постыг шеэрлээд надад ингээд хэрэгцээтэй байгаа хүүхдүүд миний ярьж байгаа энэ 10-аас 15 насны коуч ментортэй уулзаад ингээд өөрийгөө зөв чиглүүлээд аваад ингээд явах ирээдүйдээ тийм хүсэл эрмэлзэлтэй хүүхдүүдийг маань надтай ингээд